Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд бид нар хаадын хааны гүн ахаан. Өөрөөр хэлбэл энэ орс хэл дээр бол одоо хөдөө ойлгомжтой байдаг. Тэр царь өвсөх цариу, Карол өвсөх Каролио, хаан өвсөх хаано гэдэг одоо энэ газар зүйн байрлалаас 3 их хаадын үйл хэргийг 39-60-ны турш үргэлжилсэн бид нар дахин эргэн сэргэн одоо хийж гүйцэтгэх ажлаар бид нар энэ бомбын эрнийг эхлүүлж байгаа юм. Тэгэхээр энэ одоо газар зүйн байрлал өөрөө маш онцлог. Одоо 400-ийн наран тэнцэлдор 400-ийн одоо усан сан үсгсэн одоо ийм газар зүйн байрлалд хаадын хааны эртнийг нутаг байсан. Яг эндээс одоо Күнүүгийн монголчууд одоо баруун зүгийг зорьсон, мөн одоо Атила хааны одоо Күнүүчүүд зорьсон, агуу Александр хааны Күнүүчүүд энэ нутгаас одоо зорин одсон ийм түүхт газар. Яг энд бид нэр Ахмад Көвөн Зүч хааны нутагт 360 ширхэг нууртай цэцэгтийн нуур гэж одоо алдарсан энэ нууртай газар зүйн байрлалд бид нар зүүн Европыг холбож алтан бомбын эрнийг Евразиад эхлүүлж байна. Ийм тохиолдолд Орос, Грек, Унгар, Чех, Швейцар, Киргиз, Узбекистан зэрэг улсын ерөнхийлөгч нарыг энэ үйл хэрэгт анхаарлаа хандуулж өөрийн нутгаар одоо морьтон монголчуудын эртний нүүдлийн замаар өнгөрөх одоо алтан бомбын эртний усыг өнгөрүүлэх ажиллагаанд саадгүй өнгөрүүлэхийг бид нар одоо хүсэж энэ ажиллагааг одоо албан ёсоор мэддэж байгаамаа. Үүгээр бид нар дорн зөвхт хэрэгжүүлэх үйл ажиллагааг дуусгар болгож баруун зөвхт хэрэгдэх үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь Чингис хааны төрсөн нутаг дэлхийд дахны ундны усны нэгдсэн ундраг газар зүйн байрлалаас усаар дайлах цэнгэг усаар дайлан бүхнийг цэнгэг усыг уухыг шаардаж одоо их Монголын цэргүүд одоо өөрсдийнхээ үйл хэргийг эхлүүлсэн яг тэр үйл хэргийг бид одоо дахин сэргэн гүйцэтгэх гэж явж байна. Тэгэхээр Чингис хааны бүтэн ус гэдэг мод энэ байна. Одоо өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө биеийг гаргуунд хаяж бүтэн ус минь одоо бүтэн үлдээсэ гэж ахуй төр минь одоо үлдээсэ гэж ингэж гэрээсэн захиж байсан энэ бүтэн улсын одоо бодлогыг бид нэр Евразиад хэрэгжүүлж өвгдийн нутагт нь мөн түүнийг тойрсон 4 одоо ковидийнх нь орд улсынх нь нутагт бид нэр үйл хэргийг хэрэгжүүлнэ. Энэ бол 3 Ахмад Көвөн, Ахмад Ач Көвөн Батхааны 4 алтан ордын улсын бодлогыг бид нэр Евразиад хэрэгжүүлснээр алтан бомбын эрнийг эхлүүлнэ. Тэгэхээр бүхний эхлэл бол ерөөсө хоньны ордод анх удаа одоо баруун зүгийн наран тэнцлийн дараа одоо хаврын наран тэнцлийн дараа эхлэх одоо тэргэл сарн дор бид нэр алтан хург улсын цагаан сарыг хийж ирснээр одоо энэ алтан бомбын эрнийг бид нэр энэ одоо нарны 12 ордын одоо амьдралын кимнэлийг шинээр эхлүүлэх энэ үйл хэрэгт орж байна. Хүн төрөлхт нь харамсалтай бод их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд гэж ярьдаг. Энэ газар зүйн байрлалд одоо коронавирусанд автаж одоо хүнд бэрхшээлтэй байгаа. Бид нэр энийг эхлүүлэхээс гадна дэлхийд дахинд энэ коронавирусын тархалтанд нөлөөлж одоо энийг гайхамшигыг зайлуулах ажиллагааг бас давхар хийх юм. Тэгэхээр 2009 онд хийсэн үйл хэргийн үргэлжлэл дахин үргэлжилнэ. Тэгэхээр би та бүхэнд нэгэн зүйлийг одоо анхааруулн сонирдуулахыг хүсэж байна. Бид болоод өг монголчуудын цаг он тоодыг мөрдөж байдаг. Энэ өг монголчуудын цаг он тоол нь болохоор яг л одоо эртний Күнүүгийн цаг он тоолын дагуу явагддаг. Сар бүрийн шинийн одоо 15 16 битүүн хаан тохино түүгээр бид нар одоо энэ он тоолыг мөрдөж явдаг ийм одоо үйл хэргийн явцтай. Тэгэхээр одоо хаврын наран тэнцэл гэдэг бол ноднин бол 3 сарын 22-нд тэргэл удаан өдөр тохиож гайхамшигт цаг үед бид нар явж одоо энэ үйл хэргийг эхлүүлж байсан бол өнөөдөр бид нар одоо энэ үйл хэргийг хоньны ордод эхлүүлнэ. Тэгэхээр одоо Күнүүгийн өг монголчуудын одоо алтан бомбын эрнийг эхлүүлэх цор ганц боломж нь бол алтан нар энэ хоньны ордод алтан нар мөн одоо энэ алтан тэргэл улаан сарны дор алтан бомбын эрнийг арга бидгийн ёсоор одоо эхлүүлэх ийм зарчмаар мөрөн голын тунгадаг улсын одоо ундрах боломжийг эхлүүлж байгаамаа. Тэгэхээр яг одоо бол бид нэр цэцэгтийн көндий хэмэх газар зүйн байрлал 360 цэнгэг ус нууртай тийм өндөр уулын гэр дээрх одоо орших Ахмад Көвөн Зүч хааны алтан ордын улсын нутгаас чуун голын айс аваар одоогийн Оросын холбооны улсын нутагт оршин байрлах
Зочхааны алтан ордын нутгаар дамжин бид алтан бомбын эрнийг эхлүүлэх ажиллагаа бэлэн боллоо. Харин яг одоо энэ үед бид нар яг энэ хоёр одоо мөнгөн одоо саран хэлбэртэй одоо энэ хоёр сав шим ертөнцийн одоо бэлэгдэл шиг бид нар одоо баруун гар талынхаа үйл хэргийг хийж гэн зүүн гар талынхаа үйл хэргийг хийх ажиллагааг бид нар энэ одоо Монгол улсад одоо бүх шатанд нэлээ одоо танилцуулж олон одоо талаар одоо анхаарал хандуулаад төдийл нь одоо нэг тийм ач холбогдолд хүрч чадсангүй. Яагаад гэхээр энэ бол одоо Ховлын хааны үйл хэргийг мэдхээс ер нь бол Бат хааны үйл хэргийг мэдэхгүй байгаа ийм аюул гамшиг байна. За тэгэхээр энэ одоо арслан толгойд эмхтэй хүн гэж баруун гарын зүүн гарынхаа одоо буглаг дээр 7 ширхгийн кэвтэл шугам нь зураастаа ийм одоо археологийн олдвор олдсон түүний геологийн нас нь 40 мянган жилийн түүхтэй яг энэ үйл хэргийг бол Бат хааны алтан ордоос бас хэрэгжүүлэн 400-ийн наран тэмцлээс гадна одоо энэ завсрын 400-ийн одоо Арслангийн ордоос хийх үйл хэргийг бид нар ноднин одоо өргөөгийн босгож байж хийсэн. Тэгэхээр манай үйл хэрэг цааш нь хаана өргөжлөх вэ гэвэл одоо алтан хаалга Салатои Барута гэж орос хэлээр яригддаг. Энэ алтан үүдэнд бол бид нар алтан бомбын эрнийг төрж оруулсны дараа эндээс одоо грекийн бор даагад очно. Тэгэхээр хар даагаар дамжиж бор даагийн нутагт очих энэ үйл хэргийг бид нар хэрэгжүүлэх явцдаа одоо дэлхийд дахинд энэ үйл хэргийг одоо хэрэгжүүлэх үйлсд хамтрах нэгдэх ингэснээр одоо хүн төрөлхтний түүхэнд бомбын эрнийг амжилттай эхлүүлж загсны эрний эрсдэлтэй одоо ийм аимшигтай одоо цар тахал үүссэн явдлыг дуусгар болгох энэ ажиллагааг бид нэр одоо хийхэд хамтарч ажиллахыг та бүхнээс урьж байна. Энд бүх орны одоо ерөнхийлөгч нар, ерөнхий сайд нар, түүний дотор одоо эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүд энд одоо оролцсон байх гэж найдаж байна. Тэгэхээр одоо хүн төрөлхтний түүхэнд алтан бомбын эрнийг эхлүүлнэ гэж бараг л бүхнийг ирээдүйн цаг дээр бодож төвшөлж ирсэн бол яг одоо энийг боддоор хийх тийм алтан боломж хүн төрөлхтөнд олдоо. Тэгэхээр Күнүүгийн их нүүдлийн замаар алтан бомбын эрнийг эхлүүлсний дараа бид хүн төрөлхтний түүхэнд бомбын эрнийг мөн тэр газар нутгаас нь өргөжлүүлэн цааш хийгээд явах ийм одоо процессор Атила, агуу Александр хаан, Чингис хааны үйл хэргийг хавсран нэг багцад оруулж гүйцэтгэж байгаагаараа энэ удаагийн манай үйл ажиллагаа нэлээд одоо нүсэр бас нэлээд одоо тийм нэр хүндтэй үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо хөгшин Европ 39-60-ны өмнөх одоо агуу Александрын үйл хэргээр одоо дуусгар болж дахин одоо сэргэн мандах, дахин амьлах гэдэг энэ үйл процессыг бид нэр Төв Азиас, Төв Азийн төв, Евразийн төв болсон их нууруудын хотхороос хизээ хаана үүссэн бэ гэж тодорхойлох тэр дөрөвдөгчийн эртний эхэн үеэс одоо энэ үйл хэргийг цааш нь бид нэр гүйцэтгэх юм аа. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд цаашин газар зүйн нээлт, цаашин танин мэдхүү, хүрээлэн байгаа орчинд геологийн одоо үнэлгээг Чингис хаан анх удаа хүн төрөлхтний түүхэнд 13 дугаар зуунд хийсний шинжлэх ухааны баталгаа алтан газар гэж юу юм, алтан төр гэж юу юм, алтан ураг гэж юу юм, алтан аман аялгау гэж юу юм, алтан хууль гэж юу юм, алтан гэрэг гэж юу юм, алтан зоос гэж юу юм гэх мэтэр одоо геологийн үнэлгээгээр хүн төрөлхтний түүхэнд байгалийн нийгмийн үйл одоо явцыг үнэлсэн энэ үнэлгээг бид нэр бодит хэлбэрт оруулж байгаагаараа туйлын их ач холбогдолтой юм аа. Тэгэхээр бид нар яг одоо алтан бомбын эрн, мөнгөн бомбын эрнийг Евразид эхлүүлэх энэ ажиллагааг одоо өнөөдрөөс эхлээд эртний грекийн ёсоор бол одоо сарны гэр арьсны дараа монголчуудын ёсоор бол одоо шинэ 8, 9-ээс хойш нь одоо бурхад залрах цагаар өөрөөр хэлбэл бурхад гэдэг ойлголт бол эртнээс өрдөөл ганцхан алтан ус байсан. Арга билгийн ертөнцид. Күнүүгийн болоод орд улсын ертөнцид бол алтан гал байсан. Тэ. Энэ ажиллагааг одоо бид нэр эхлүүлэхдээ бидэн боллоо. Та бүхнийг бидэнтэй хамт нэгдэж, энэ үйл хэрэгт нэгдэж дэлхийн их гайхамшиг болсон хүн төрөлхтний түүхэнд дэлхийд дээр анх амьдрал үүсэн бүрэлдсэн энэ газар зүйн байрлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлан тогтоох энэ ажилд бид нэр олон улсын эрдэмтдийг урьж байна. Бомбын эрнийг хамтдаа амжилттай сайхан эхлүүлцгээе.